Сайн байцгаана нөө өрхөн үзэгчтэй. За өнөөдрийнхөө дугаараар та бүхэнтэй дахин уулзч байгаадаа баяртай байна. Энэ удаагийн дугаараар юу ярих вэ гэхээр та бүхнээс ирсэн хүсэлтийн дагуу хөрөнгө оруулалтын талаар бичлэг хийхээр шийдлээ. За энэ яалтчгүй одоо Монголын хувьд одоо энэ санхүүгийн инфляцийн одоо энэ савлалтын хувьд үед зайлшгүй сонирхох сэдв юм аа. За ягаад гэвэл хөрөнгө оруулалт тийг одоо яг инфляцийн үед ялангуяа одоо энэ юм үнгүүдэх одоо энэ буурах үед бол хөрөнгө оруулагчид маш сайн хийдэг. За тэгээд та бүхэндээ маш товчхон ойлгомжтойгоор багаар мэдээлэл өгье гэж бодлоо. За хөрөнгөний биржийн сайтыг та бүхэн мэдэх бах. Хөрөнгөний биржийн та бүхэн сайт руу ороод хамгийн эхний ээлжинд та бүхэн одоо үнэт цаас гэж юу юм бэ? Үнэт цаасны данс яаж нээдэг юм бэ гэдгийг мэдээлэл авчаарай. Хэрвээ мэдэхгүй бол та бүхэн надтай холбогдоод миний зарлах сургалтанд суугаад бодитоор одоо ингээд хөрөнгө оруулалт үнэт цаасны хувьцааны данс нээгээд тэгээд бодитоор хөрөнгө оруулаад за та бүхэн байгаа заавал их хэмжээгээр оруулах шаардлагагүй. Та бүхэн 10,000-аас эхлээд сая төгрөгийн хооронд эхлээд хийсэн ч болно. 10,000 төгрөг одоо бол хүн бүхний хувьд бол боломжтой зүйл шүү дээ. Тийм учраас та бүхэн анх эхлээд хөрөнгө яаж оруулалт юм бэ? Хөрөнгө оруулагч яаж болох юм бэ гэдэг алхмыг би та бүхэнд заагаад өгье. Хөтлөөд ингээд цуг хамтдаа бүр ингээд яг практик дээр хөрөнгө оруулалт хийгээд өгье. Тэгээд энэ сургалт маань маш үр дүнтэй практик талтай байх болно. Яагаад гэвэл одоо юм онлайн мэдээллүүд маш их байдаг. Тэгээ хүмүүс яг яаж эхлэхээ мэддэггүй зөвхөн ингээд сонсоо яваад байдаг. Тэгээ практик дээр яг хийж үзчихэж хүмүүс цаашаа ингээд хөгжөөд ингээд сонирхоод явдаг юм аа. Тэгэхгүй ингээд сонсоод ингээд орхиод ивэл та одоо энэ жил ингээд орхиод үлдээж болно. Дараа жил орхиод үлдээж болно. Та тэгээд ингээд боломжуудыг алдаад байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм учраас би маш хямдхан төлбөрөөр та бүхэнтэй яг бодиттой ингээд хөрөнгө оруулалт хийгээд танд өгье. Цугтаа бүгдийг зааварлаад энийг нэг бүрчлэн тайлбарлаад цугтаа яг таны байгаа мөнгөний хэмжээнд тааруулаад хөрөнгө оруулалт хийх ийм сургалт санал болгож байгаамаа. Хэрвээ та бүхэн сургалтыг сонирхож байгаа бол одоо Сэлэнг мөрөн гэрэлтод гэсэн одоо Facebook хаягаар холбогдоод тэгээд төлбөрөө төлөх юм бол би та бүхэнд яг энэ алхмуудын бүгдийг тайлбарлаад цугтаа ингээд хийгээд өгөөд явах боломжтой юм аа. За тэгээд энэ өнөөдрийнхөө мэдээлэл рүү оръё. За хөрөнгө оруулалт хийн гэж юу юм бэ те? Хөрөнгө оруулалтын талаар ерөнхийдөө бол энэ ямар ч ойлголтгүй бага ойлголттой хүмүүст хүргэж байгаа шүү гэдгийг та бүхэн ойлгоорой. Түүнээс мэддэг хүмүүс бол нэлээд олон байгаа. Тийм учраас та бүхэнд мэддэг зүйл байгаа бол үргэлжлүүлээд ерөнхийдөө бол тийм сонсох хэрэггүй. Хөрөнгө оруулалтын талаар мэдлэг байхгүй бол та бүхэн харин үргэлжлүүлээ сонсоорой. За хөрөнгө оруулалт гэхлээр маань ихэвчлэн Монголд бол нөгөө хувьцаагаар бид нэр сайн мэддэг. Яагаад гэвэл одоо бидний аав ээж үед нөгөө хувьцаа тарааснаас болоод хөрөнгө оруулалт гэдэг зүйлийг үнэт цаас гэдэг зүйлийг бол хувьцаагаар л ерөнхийдөө бол мэддэг. Тэгээд цаад одоо бонд хөрөнгөний сан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас эднэрийг бол сайн мэддэггүй байх гэж бодож байна. За тэгээд энэний талаар та бүхэндээ танилцуулъя. Хоорондоо ямар ялгаатай юм та юунд одоо бас насны онцлогоос хамаарат аль бүтээгдэхүүнд хөрөнгө оруулал таны насны онцлогт таны хөрөнгөний онцлогт таарсан байх вэ гэдгийг тайлбарлая. За тэгээд хувьцаа гэдгийг бол миний үзэж байгаагаар бол маш их савлалттай ингээд өөрчлөлттэй байдаг учраас ерөнхийдөө бол нас тогтцсон тэтгэврт гарахыг төгсөж байгаа ерөнхийдөө нас тогтцсон хүмүүс бол хувьцаанд нэг тэгж хөрөнгө оруулдаггүй байх. Яг нөгөө нэг урт хугацаагаар хувьцаа чинь бол урт хугацааны хөрөнгө оруулалт шүү дээ. Эхлээд хөрөнгө оруулаад нэлээд удаан харсны эцэст та бүхэн өгөөж авах боломжтой. Эсвэл за хувьцааны талаар бол ерөнхийдөө ойлголттой байх. Тийм учраас цаашаа ярихгүй өөр зүйлийн талаар ярив.
За бонд гэж зүйл байна. Бонд гэдэг зүйл маань юу вэ гэхлээр бонд маань одоо бид нар сайн мэдэн шүү дээ. Одоо хадгаламж аягүй сайн хийж сурсан тийм үү? Одоо бол ихэнх хүмүүс хадгаламжтай байх гэж бодож байна. Цалингаасаа тодорхой хэмжээний мөнгийг банкнд хадгалуулдаг тийм үү? За тэгээ бид нар банкнд хадгалуулснаар тодорхой хэмжээний одоо жилийн дараа юм уу хувь авдаг тийм үү? Яг тэрнтэй адилхан бонд гэдэг маань бас одоо та бүхэн ямар нэгэн компани гаргасан бондыг одоо худалдаж аваад тэрэндээ одоо жилийн одоогийн байдлаар бол 13-аас 18% хүүтэй байгаа. Ийм тогтмол өгөөжтэй ийм бондонд хөрөнгө оруулж болно. Энэ маань бол ерөнхийдөө бол яг хадгаламжтай адилхан гэсэн үг. Та компанид мөнгөө зээлүүлж байна л гэсэн үг. Банкнд биш, компанид та мөнгөө зээлүүлж байна гэсэн үг. Тийм учраас та эхлээд бонд худалдаж авах гэж бол банкаас судлах нь байна, тий? Тэгээд энд нь ямар өгөөжтэй бондын хэр найдвартай юм, тогтмол өгөөж нь хэрийн гэдгийг судлах нь байна. За бас бондны нэг давуу тал нь юу гэдэг вэ гэхээр та одоо жишээлбэл банкнд та одоо 2 жилийн хугацаатай мөнгө хадгалууллаа гэж бодъё. Тэгэхэд та одоо жилийн дараа яаралтай нэгэн мөнгөний хэрэгцээ гараад цуцлууллаа гэж бодоход та одоо хүүгийн торгуул гэж төлдөг шүү дээ тий. Би ч гэсэн сая яаралтай хэрэг гараад одоо нэг 5 хоногийн өмнө жилийн тэр хугацаанд дуусах байсан. Тэрнийх нь өмнө 5 хоногийн дотор өмнө цуцлахад надаас бол нэлээд их мөнгө тий 2 сая төгрөг гаруй шимтгэл авч исэн. Энэ бол тэгээд яг мөнгө хэрэг болсон үед бол маш харамсалтай. Тэгэхээр бондын давуу тал юу гэхлээр та бондоо хөрвөх чадвар сайтай учраас та бондоо буцаага зарж болдог. Тэгээд хүүн шингэсэн одоо энэ бондоо та буцаагаад өөр одоо батад байд юм уу, дулмаад байд юм уу, эсвэл тэр брокеринг компаниуд өөрсдөө бас авдаг байхгүй. Тэгээд буцаагаад зарах боломжтой. Та тэгэхээр ямар ч тийм хүүгийн шимтгэлийн алдагдaltaгүйгээр буцаагаад яаралтай хэрэг гарсан тохиолдолд та бондоо арилжаалаад мөнгөө гаргаж авах боломжтой гэсэн үг. За тэгээд та энэ хөрөнгө оруулалтын талаар ингээд сонирхоод ингээд нэг эхэлсэн тохиолдолд та улам өөрөө сонирхох болно те. Энэ яадгийн юу юм те. Ингээд улам сонирхоод эхлэхээр та улам илүү мэдлэг өөртөө хуримтлуулж авах болно. За тэгээд хувьцааг бол би анх эхэлж байгаа хүмүүст бол зөвлөмөр байна. Ийм янз бүрийн багцууд байдаг л да. Одоо дан хувьцааны багц юм уу? Эсвэл бол хувьцаа, бонд, тэгээд сан гэд ингээд нэгдсэн ийм одоо бондод та одоо 5 сая төгрөг байлаа гэхэд та 5 сая төгрөгийнхөө 50%-ийг хувьцаанд хөрөнгө оруулдаг, 20%-ийг санд хөрөнгө оруулах юм уу те. Дахиад үлдсэн 30%-ийг та бондод хөрөнгө оруулах гэх юм уу? Та ингэж хуваарлж болдог байхгүй юу? Ингэж бас ингэж олон талын сакс үүсгэж хөрөнгө оруулал ер нь бол оновчтой гэж үздэг. Яг тэгвэл нэг л зүйлд оруулж яснаас хувьцаагаа та 100% оруулаа гэхэд хувьцааны чинь үн доош унах юм бол таны мөнгө доош унах гэсэн үг байхгүй. Тэгэхгүйгээр ингэж олон зүйлд оруулснаар одоо хувьцаа унж яхад сангийн мөнгө өсч идэг юм уу те. Яг тэгвэл тэнд мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа учраас таны мөнгийг зөв зохион байгуулаад зөв зүйлд хөрөнгө оруулснаар таны мөнгө тэнд өсөж явах боломжтой юм аа. За тэгээд анх ийм багц бүрдүүлж байгаа хүмүүст би бол олон хувьцаа аваарай гэж би бол зөвлөхгүй. Хамгийн дээд нь 2-3 хувьцаа, за дээд нь 5 байхад бол болно. Яагаад гэвэл энд маань маш их цаг хугацаа орно, харьцуулах хэрэг гарна. Тэр дотроо толгой иргэнэ. За тийм анх хувьцаа авж байгаа хүмүүс ингээд багаас эхлүүл маш сайн. Яг тэгвэл та одоо ингээд ямар ч бас хүн болгон санхүүгийн мэдлэггүй шүү дээ. Би ч гэсэн одоо анх сая хөрөнгө оруулахаас өмнө одоо үнцаа судалдаж авна гэхээр надаа нэг л айгүй том санхүүгийн мэдлэг хэрэгтэй юм шиг санагддаг байсан. Жохон айдас хийгээл одоо буруу юмд хөрөнгө оруулчих уу те. Мэдхгүй юм руугаа ороод димич юм уу, тэгж хараа шиг банкнд хийчих юм уу тэгж амар хэлбэр арга боддог байсан. Гэхдээ би зориглоод ингээд орж үзснээрээ маш их баяртай байгаа. Ягаад гэвэл би энэ салбарт улам мэдлэгээ хэлж байгаа. Тэгээд
анх орж байгаа учраас та бүхэнд мэдээж янз бүрийн ингээд мэдээлэл хэрэг болно. Одоо эн чинь юу юм, бонд гэж юу юм, одоо тийм хөрөнгө оруулалтын сан гэж юу юм, хөрөнгөөр баталгаажсан үн цас гэж юу юм те. Би одоо юунд хөрөнгө оруулаад байна гэдгээ та мэдээж судлах хэрэгтэй болно. Тийм учраас та одоо хувьцаа авсан ч гэсэн те тухайн компаниуд та судлах хэрэгтэй болно те. Ямар яаж ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас энэ бүхэд цаг хугацаа айгүй шаарддаг учраас та бүхэн эхний ээлжинд та ямар нэгэн алхам хийх гээд айдас чинь төрөөд одоо мэдэхгүй эсвэл мэдээлэл дутаад байгаа бол надтай холбогдоод миний сургалтанд суугаад хамтдаа ингээд эхлээрээ. Би таны гарыг чинь хөтлөөд ингээд хөрөнгө оруулалтанд яаж оруулах алхмыг чи хийгээд өгөө. Ингээ хоёрт болохоор та багаас эхлээрээ гэж зөвлөмөр байна. Их ингээл зориглол би ста одоо надад хэдэн төгрөг байгаа тэрнгээрээ би бүгдийг нь оруулчих. Одоо энд л яач энэ л гоё юм байна гэд явахгүйгээр та ингээд жоохон бас судалж иж жоохон мэдлэгтэй бийдэж оруулвал зүгээр. Тэгээд хувьцаа авахтаа та болж өгвөл бас ингээд багаар эхлээд аль компани зүгээр юм те. Ерөнхийдөө бол би бас хувьцааг бас судалж үзсэн. Тэгээд даатгал бол маш их одоо хүчээ авж байгаа. Даатгал гэдэг бол одоо энэ Германд бол айгүй хүчээ авцсан зүйл. Даатгалгүйгээр одоо даатгалгүй хүн баг байдгүй. Даатгал бүхэл юм янз бүрийн болоход бол даатгал хэрэг болдог. Тийм учраас одоо Монголд бас даатгал хүчээ авж байгаа. Тийм учраас даатгалын байгууллагт бол судалж агаад та хөрөнгө оруулалт хувьцааг нь бас авал маш сайн ирээдүйд зөв хөрөнгө оруулалт болно гэж би бол зөвлөмөр байна. За тэгээд бүр баталгаатай одоо зүйл бол одоо энэ нэлээд нас тогтсон хүмүүс бол нэг тийм эрсдэлтэй зүйлд оролцоод байхыг нэг хүсдэггүй шүү дээ. Тогтмол өгөөж аваад тэгээд өөрсдийнхөө яг ингээд тогтсон ингээд стандартаар байж байхыг хүсдэг. За бондоос дахиад баталгаатай зүйл юу гэж болох вэ гэхээр хөрөнгөөр баталгаажсан үнд цаас гэж байдаг. Энэ маань бол бондоос илүү найдвартай гэсэн үг. Яагаад гэвэл энэнийх маань ард дахиад хөрөнгө байна гэсэн. Одоо жишээ нь гэвэл нөгөө түрээслэгч компаниуд байдаг. Одоо ирээдүйн түрээсээ ингээд баталгаа болгоод өгчдөг. Одоо жишээлбэл улсын дэлгүүр гихт чинь байнга одоо түрээсэн зогсохгүй байна. Түрээслэхгүй байна гэсэн асуудал байхгүй. Тийм учраас ирээдүйн түрээсийг бодоод бонд одоо хөрөнгөөр баталгаажсан үнд цаас зарладаг байх жишээтэй. За ийм хоёр бүтээгдэхүүн байна. Үүнээс гадна одоо Монголд одоо шинэ гэх юм уу сүүлийн үед яригдж байгаа сангийн нэгж ирэх гэж байгаа. Одоо сангийн нэгж ирэх маань гэдэг маань юу вэ гэхлээр одоо иргэдээс одоо биднээс одоо хэн бэдийн те сэлэнг мөрөнгөөс одоо батаас дулмаагаас доржоос гэд иргэдээс хөрөнгө цуглуулад тэр нь маань сан үүснэ. Тэгээд тэр сангийн цугласан мөнгийг мэрэгжлийн хүмүүс хөрөнгө оруулдаг байгаа. Бид нар өөрсдөө биш одоо энэ маань ямар давуу талтай гэхээр та хэрвээ одоо ямар нэгэн судалгаа их цаг зав байхгүй те эсвэл мэдлэг байхгүй бол ийм санд хөрөнгө оруулвал маш ашигтай. Ягаад гэвэл таны өмнөөс мэрэгжлийн хүмүүс тэнд судалгаа хийдэг хүмүүс баталгаажуулаад тэнд өөрсдөө хөрөнгө оруулалт хийн. Таны мөнгийг бол тэр мэрэгжлийн хүмүүс хөрөнгө оруулалт хийгээд өсгөөд өгөөжийн танд өгнө л гэсэн үг байхгүй юу? Та нэг юм сагсанд мөнгөө хийлээ. Таны тэнд сагсанд орсон мөнгийг мэрэгжлийн хүмүүс удирдах, судалж зохион байгуулад танд өгөөжийн өгнө гэсэн үг. Тэгэхээр энэ маань бас нэлийн сонирхолтой, тогтмол өгөөжтэй ийм бүтээгдэхүүн байгаа. За тэгээд ийм дөрвөн бүтээгдэхүүн байна тийм үү? Хувьцаа, бонд, хөрөнгөөр баталгаажсан үн цаас, одоо сангийн нэгж ирэх гэдэг. Ийм дөрвөн зүйлд та бүхэн одоо яаж хөрөнгө оруулахаа мэдэхгүй, хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол та бүхэн надад хандаад энэ сургалтанд суугаарай. За тэгээд ийм хөрөнгө оруулалтыг хаанаас хийх вэ, яаж хийх вэ гэж байгаа бол Монголд болохоор 54 үнд цаасны тийм брокеринг компаниуд байна. Та бүхэн тэднээс одоо ингээд судлах хэрэгтэй. Тэгээд аль компани мэдэхгүй байгаа бол та бүхэн бас надад хандаарай. Ерөнхийдөө бол саяны миний танилцуулсан энэ бүтээгдэхүүнүүд бол одоо банкнд ингээд
зүгээр ингээ мөнгөө хадгалуулснаас те банкны хүч одоо хэд вүлээ 7-9% байгаа л те маш бага штэ тэрнээс чинь дахиад одоо 10% татвар авдаг тийм үү. Тэрнээс одоо ийм бондонд хөрөг оруулал та жилийн 13-аас 18% хүүтэй өгөөжтэй. Тэгээд дээр нь авдаг татвар маань 10 байсан бол бондын 5% байдаг. Тэгэхээр та 100 төгрөг одоо татвар төгөөсөн бол 50 төгрөг өгөх. Мэдээж ингээд энэ бодоод үзэхлээр хамаагүй бага байгаа зү тэ татварын ашигтай нөхцөлтэй. Тэгээ бас тогтмол өгөөчтэй. Тэгээ хэрвээ та компани зөв сонгож чадах юм бол маш найдвартай. За тэгээд энэ та бүхэнд одоо сонирхлыг татсан байх гэж бодож байна. Тийм учраас та бүхэн одоо яг одооноос ингээд сонирхолтой байгаа дээрээ хөрөнгө оруулж эхлээрэй гэж уриалмаар байна. Ингээд сонсоод өнгөрөх биш та энийг одоо миний бичлэгийг сонсчоод өнгөрчвөл маргааш нь та ямар нэгэн үйлдэл хийхгүй бол эн чинь ямар ч сонсны хэрэг гарахгүй. Тийм учраас та хэрэгжүүлээрэй гэж хүсмээр байна. Тэгээ хэрэгжүүлэхээ яаж мэдэхгүй байгаа бол надад хандаад надад тайцуг хөрөнгө оруулалтад хийгээд үзэхлээр таны сонирхол татагдаад цаашаа одоо өөрөө судлаад яваад мэдгүй зүйлээ үйл тэгээд хамтраад үзээд хийж болох юм аа. За тэгээд бас нэг зүйл ярихад тэтгэврийн сан гэж юм байна. Одоо жишээлбэл энд бол нэлээд яригддаг л да тэтгэврийн сан гэдээ одоо ажиллаж байгаа хүмүүс дээр нь ажил дээр нь хүртэл санал болгодог. За тэгээд ажиллаж ирсэн цагаас эхлээд та тодорхой хэмжээний мөнгө өгөөд тэтгэврт гарахтаа та тийм 30 жил 35 жил ажилласан тэр мөнгөө хуримтлуулсан мөнгөө аваад та тэтгэврт бол ямар ч санаа зовхгүй гарах юм аа. Монголд яадаг вэ гэхлээр яг л ингээд одоодоо байх юм шиг ямар ч юм төлөвлөгөөгүй байж байгаа тэтгэврт гардаг 400-500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Тэгээ байж байгаа нөгөө тэтгэврт гарахаар бараг ядуучуудын игнэнд ордог. Тэгээл нэг хүүхдээ хардаг өөрт хийж чадах юмгүй болдог. Тийм баймааргүй байна. Тэтгэврийн сан гэдэг имийг бас сонирхож үзээд одоо энд Германд одоо бол Германы хөгшчүүд энэ Европын энэ хөгшчүүд сайхан аялаад зугаалаад одоо тий тэтгэврт гараад яг эдлэх ёстой тэр сайхан цаг хугацаа тэр заваа эдлээсээ аялаад зугаалаад яваасай гэж хүсэж байна. Та бүхэн тэгээд одооноос хөрөнгө оруулагч болоорой гэж. За энд Монголын хөрөнгийн биржийн вебсайт харагдаж байна. MSE.mn гэж бичээд та бүхэн ороорой. За нүүр хэсэг буюу home хэсэгт нь бол ингэж харагдаж байна. За энэ чинээс та бүхэн одоо энэ үнд цасны талаар, гишүүн брокеруудын талаар, энэ арилжааны талаар гэх мэт мэдээллүүдийг ерөнхийдөө авч болно. За үнд цасны талаар гэхэлэр энэ одоо хувьцаат компаниудын англиар ингээ ангилчихсан байж гин. Тэгээд энд миний түрүүний ярьсан хөрөнгө оруулалтын сангийн мэдээллүүд байна. Одоо жишээлбэл Монголд гэхтэл 2 хөрөнгө оруулалтын сан одоогоор байна. Үндэсний хувьчлалын сан, мандал ирээдүйсэлт гэсэн ийм 2 сан байна. За тэгээд энэ тухайн сангийн мэдээллийг та бүхэн ийшээ ороод дэлгэрэнгүй харах боломжтой. Энд ерөнхий мэдээлэл, санхүүгийн мэдээлэл, үйл ажиллагааны тайлан гэх мэт дэлгэрэнгүй мэдээллүүдийг та бүхэн ийшээ ороод үзэх боломжтой юм аа. За тэгээд бас одоо гишүүн брокеринг компаниуд тий одоо жишээлбэл компаниудын жагсаалтыг харьяа гэж үзье. Үнд цасны компаниуд гэсэн үг шүү дээ тий. За тэгээд энэ удаагийн бичлэгийг одоо ингээд зогсоё. Та бүхэн таалагдсан байх. Та бүхэн тэгээд сургалт авах бол надтай холбогдоорой. Баяртай.